Эцэг хүү 7 жилийн өмнө алга болжээ. Монгол даяар 90 сурж ирсэн ч хичнээн жил олдоогүй хүн гинэтхэн л өөрөө ороод ирж. 2008 оны 8 дугаар сарын 12-ны нартай халуун өдөр Эрдэнэсэн хүү дүүтэйгээ гэртээ үлдсэн байна. Аав нь усанд явчихсан, харин ээж нь ажилласаа ирээгүй байж. 11 настай хүү 6 настай охин дүүгээ харах ёстой байсан ч гэртээ удаан байж тэссэнгүй. Агаа нь гоё юм аваад ирнэ, хүлээж байгаарай гэж хэлээд хашааныхаа хаалгаар гаржээ. Дэлгүүрээс чихэр авчгаад гараадгүйтэл хажууханд нь байсан машинаас хүүг дууджээ. Нэг залуу машиныхаа хаалгыг хагас онгойлгож миний дүү суучих, ах нь энүүхэнд нэг айлаар орчхоод гэрт чинь хүргээд өгчихье гэж хэлэхэд хүү хойш ухраад ахаа би өөрөө гэрдүгөө явчихна. Манайх энүүхэнд гэж хэлээд буцаад гүйх гэж оролдожээ. Нөгөө залуу чихэр харуулснаа миний дүү энийг ав, ах нь одоо энүүхэнд нэг айлд очичоод гэрт чинь хүргээд өгчихнө гэж хэлээд инээмсэглэхээр нь итгээд суучихсан байна. Өнөөх машин дотор нь өөртөө чацуу гэмээр 2 хүү суусан байж хүү үеийнхээ хүүгүүдтэй хамт суусан байна. Гэтэл өнөөх танихгүй ах нь ойрхон айлд биш бүр хотоос гараад явчихж. Хүүд салхи татуулан хурдлах машинд үеийн 2 хүүтэйгээ зэрэгцэж суугаад сонхоор харж явах сонирхолтой санагджээ. Хүүг ойр дотных нь манай Эрдэнэсэнгийн сэргэлэн дэмжихгүй бол мундаг хүн гарандаа гэж ярьцгаадаг байж машин хурдтай явсаар хотоос холгүй нэгэн хогийн цэг дээр очисон байна. Харин нөгөө сайхан ааштай ахын зан хуурж буу хог дүү хэмээн зандарсан. Айж сандарсан хүүд өвөнд нь орж буухаас өөр аргуйлсангүй. Саяхан л дүүдээ амттан өгөхөөр гэрлүүгээ гүйж явсан хүү хог түүхээр машинаас урамгүйхэн бууж. Нөгөө 2 хүүч гисэн дагаад буусан байна. Хог түүх муухай санагдсан ч өвөө эмээдээ ажилсаг гэж магтуулдаг хүү танихгүй ахын тушаалыг үг дуугүй биелүүлжээ. Хүү үеийнхээ 2 хүүтэй хамт хогийн цэг дээр 2 хонсон байдаг. Танихгүй ах нар машинтайгаа холоос ажиглаж байж хүү хог түүж байгаад гараа зүсчихсэн байдаг. Уйлахаар их өвдөж байсан ч ааштай ах нарт загнуулахгүй тулд нулимсаа ханцуугаар арчаад чимээгүйхэн бүхийн хогоо дүүжээ. Ингээд 2 хоногийн дараа хүү хүнд ажилласаа арай гэж салсан байна. Нөгөө танихгүй хүмүүс хүүг машиндаа суулгаад замд гарсан байна. Харин машин Эрдэнэсэнгийн гэр байгаа зөвлөө биш хөдөө газар руу хурдалсан. Ингэж явсаар хар замаас салж шорон зам руу орсон байна. Жаахан хүүгийн сэтгэлд гэртээ ганцаараа үлдсэн дүүн л бодогдож байж. Машин удаан явсны эцэст нэгэн айлын гадаа зогсов. Урд талын суудалд суусан танихгүй ах Эрдэнэсэнтэй зэрэгцэж суусан хүүг буулгаж нөгөө айл руу дагуулan орсноо хэсэг хугацааны дараа ганцаараа гарч иржээ. Хүүгийн суусан машин дахиад л тоос татуулан давхин явж удалгүй дахин нэг айлын гадаа ирж 2 хүүг зэрэг буулгажээ. Ингээд 2 хүү танихгүй айлд үлдсэн байна. Эмээ өвөө шиг нь гэмээр 2 хөгшин хүүг хооллож ундлаад унтуулсан байдаг. Айлын эмээ өглөө 5 цагт 2 хүүг дуудан сэрэв. 8 сарын хэрүү болсон хүүтэн гэмээр өглөө сэрсэн 2 хүү малын хороо цэвэрлжээ. Зуны сүүлийн сарын өглөө хүүгүүдийн нэг нь үхэр тууж нөгөө нь хонь хариулах ажилтай болж. Үеийн хүүтэй цуг байсан болохоор уйдах зав гардаггүй байж өдөржин хонь хариулчаад орой ирж өнөө хүүтэйгээ тоглоно, хамтдаа унтана. Гэтэл найз нь орой болгон орондоо шээдэг болж сүүлдээ 2 хөгшин хүүг орондоо шээгээд байна гэд хот буцаасан байна. Ингээд Эрдэнэсэн ганцаараа үлдэв. Хар үрээр сэрж хөрзөн цэвэрлэн үхэр туун тэгээд хониндоо гарна. Орой хонноосоо ирээд тугал татж өгнө, хоолоо идэн, унтан гих мэтэр хүүгийн амьдрал өнгөрч байжээ. Бодолгүй малд дөртөө болсон чинь үнээ саагч ажил давхар нэмэгдэв. Хөдөө газар тоглож надах хүүхэд ч байхгүй. Өдөржин л мал маллна. Тэр айлынхан зэхүү амралтаараа хотоос ирж ажилд нь туслалцсан тоглож наадахад хүүчин сэтгэлээсээ баярлаж хөрдөг байлаа. Бас нутгийн морь хурдлуулдаг хүмүүсийн морийг надмар унахта жигтэйхэн хөөрдөг байж анхандаа орондоо орохдоо л ээжигээ бодож чимээгүйхэн уйлдагч сүүлдээ байгаа айлынхаа эмээ өвөө дасаж гэрээ санах нь арай л багасч. Гэхдээ л зүрхнийхээ гүнд аав ээж дүүгээ сансаар л байв. Өвөл зөнгөө алхаж хонь дагах хүүд зуны хүйтэн бороо чангахан байдаг гин. Хүйтэн бороонд норсон дээлтэй жижигхэн зовлонг маш их мэдэрдэг байж. Хүүг аав ээжийнх нь өгсөн нэрээр биш баяраа гэж дууддаг байв. Нутгийн хүмүүс ч энэ нэрээр нь андахгүй.
манай баяраач айхтар ажилсаг хүүшүүгээд ам сайтай байдаг байсан гин 5 намар, 5 өвөл, 5 хавар, 500 өнгөрчээ. Нэгэн өдөр хүүгийн амьдардаг айлд хот явна гэд нэг ачааны машин иржээ. Эренцэн хот явах машин таарлаа ашгүй гэртээ очигээд өвөө эмээ хоёрынхоо хашаанд гүйгээд очиндоо гэсэн бодол төрж шууд л твшин дээр нь хараагаад гарчихж. Ачааны машины твшин дээр сууж байсан хүү намайг мэдчихвүдээ энэ машин хурдан хөдлөөсэй гэж залбирэн суув. Удсан ч үгүй жолооч кабиндаа сууж машина асах агшинд хүүг айлын хүн олоод харчихсан гин. Ингээд гэрлүүгөө явах ордлого нь бүтлгүүцсэн байна. Байнга аав ээжигээ ярих болсон хүүг айлын хоёр хөгшин анзаарсан бололтой. Тэгж байгаад хот орж аав ээжийнхээ сургийг гаргаж пассвордыг нь авч өгөндөө гэж ярихаар нь эренцэн догдолж тайвширдаг байлаа. Гэрлүүгөө явах гэж байгаад баригдсанаас хойш 1 жил өнгөрчээ. Шинэ жилийн өмнөхөн өвгөн эмгэн хоёр зэхүүгээ хот руу явуулахдаа эренцэнг дандаа мал дээр байдаг юм хот орж ёолктод эргэж хамт явуулжээ. Хот руу дөхөх тусам хүүгийн сэтгэлд өвөөгийн ганданда байгаа болов одоо очивч би олондоо гэсэн бодол эргэлдэж байсан гин. Хэдэн жил хамтдаа байсан үе тэнгийн хүү эренцэнг хотод ирэнгүүтээ PC тоглохоор хамт гарчээ. Хүүгийнх өргөө кино театрын хажууханд болохоор эренцэнд гандаа орохч тийм хэцүү биш байж өнөөхийгөө PC тоглох зурагт тиссэнгүй гараад явсан байна. Өвөөгийнхөө хашаанд ирэхэд яг л хэвээрээ байгаа юм шиг санагджээ. Хашаагаар нь орж хаалгыг нь таттал цоожтой байж гандан хаваар жаал явж байгаад оройхон өвөөгийнхөө хашаанд эргэж иртэл хүн ирсэн бололтой яндангаас нь утаа гарч харагдсан байна. Ингээд тэдний дортол ахынх нь дүү бүсгүй дуу алдан хүүг өгтжээ. Энэхүү баярт явдал тохиохоос 7 жилийн өмнө хүүг алга болсны дараахан аав ээж ар гэр нь ёстой л цээжний маха барж байлаа. Аав нь усаа яваад иртэл охин гэртээ ганцаараа уйлчихсан сууж байж ах нь яасан гэж асуудал дэлгүүр яваад ирнэ гэсэн гэжээ. Эхэндээ ч муу юм бодсонгүй 2-3 цаг болонгууд л сандарч эхэлсэн байдаг. Ээж рүү нь залгаад хэлэхэд тэр дороо ажилласаа хүрээд ирсэн гин ингээд л хамаатан саднараа 3 хоног онгорхой цорхой бүх газраар хайжээ. Басрамжийн газар, хүүхдийн хаяг тогтоох төв, орц, хонгил, тараншаа, PC тоглоомын газар гээд хаагаагүй газар үлдээгүй гэдэг. 3 хоногийн дараа цагдаад мэдэгдэж орон даяар эрен сурвалжлаад ч хүүгээ олсонгүй. Хайртай хүүгийнх нь сураг огт гараагүй. Аав ээжийнх нь горилог тасарсангүй, хүүгээ цөхрөлтгүй хайсаар байж. Эцэг түмэн жаргал юм л болвол годамжаар алхдаг болж муухан хувцастай хүүтэй нуруу чицүү хүүхэд харахаараа гүйгээд очиж хардаг болсон. Он жилүүд өнгөрсөн ч тараншааны хүүхдүүдэнд хүүгээ хайсаар л байв. Миний хүү чинь их сэргэлэн хүн шүү дээ. Тим хүүхэд буруу хүүхдүүдтэй нэлээд явчихвал хэцүү хүн болно гэж бодож тараншаа хаваар байнга эргэлддэг болсон. Сүүлдээ бүр тараншааныхан ч түүнийг антгаа болж та хүүгээ олсон уу гэж асуудаг болсон байна. Түмэн жаргал хүүгээ хайж аймагуудыг бараг л гүйцээсэн байна. Хүүгээ хайсан аавын сэтгэлийг зөөлөх гэж уулзсан хүмүүс нь шил юм гаргадаг болж. Ингэснээр бор дарсанд нэлээд орсон байдаг. Харин хүүтэйгээ уулзсанаас хойш архийг хэрэглэхэ болсон байна. Дараа нь нэгэн сэтгүүлч түмэн жаргалтай ярилцсан байна. Сэтгүүлч хүүн хөдөө явсан гэсэн үг гэхэд тийм ээ манай эхнэрийн дүү үүр хангаад мал дээр байдаг юм. Мянгат малчин мундаг залуу би тийш нь явуулчихлаа. Пассвортыг нь авч өгөх гээд хөөцөлдөж явна. Миний хүү чинь 11-т алга болоод 18-наас хүрээд бусаж ирж байгаа юм. Их том болсон байна. Тэр хоёр буурал хүүг минь малын дөртөө сайн хүн болгож өсгөжээ гэж бодлоо. Хоттоо сургууль соёл хөөсөн бол өөр байж болох байсан байх. Гэхдээ одоо юунд нь санаа зовох вүлээ. Мал дээр гарахад сайхан амьдрахаар болж ээж нь эрүүл сарууд эргээд ирсэнд нь баярлаад байгаа. Гэхэд хүүгээ ингээд гинэт ороод ирнэ гэж бодож байв уу гэхэд хүүгээ лам хард үзүүлэхээр амьд байна гэж байсан болохоор амьд байгаа болов уу гэж их л горддөг л байлаа. Амьд хүний сураг гардаггүй гэж бодоод хүлээгээд байсан. Нуугаад яах вэ? Гэхдээ сүүлийн үед итгэл алдарсан. Хүүг маань алга болдог жил аав ээж маань амьд сүрэн байсан. Багаас нь хамт байсан болохоор ёстой амьдаараа битгэрсэн. Надаас илүү хайрладаг байсан юм. Бурхан болохдоо хүртэл хүү маань ирэхгүй нэ гэж хэлж байсан. Аав минь бурхан болоод 3 жил, ээж маань бурхан болоод 5 жил болж байна.
Амьд сүрэн байсан бол баярлаад сүйд болох байсан даа гэж боддог. Би хүүгээ анх ирснийг нь сонсоод гэрээсээ гараад очихдоо яаж ч явснаа ч мэдээгүй. Нэг л мэдхэд дүүгийн дөө очихсан байсан. Нулимс өөрөө ирэхгүй асгараад хүүмэнжүүлээд бөөн баяр болсон. Минь баг аваасаа өндөр болсон байна лээ. Хүү маань ирээд шинэ оноо сайхан өгтлээ. Ах дүү нарч мал дүртэй болж гээд олзуурхаад байна. Харин сэтгүүлч төрсөн дүү нь ахыгаа хараад таньсан уу гэж асуухад хичээлээсээ орж ирчгэд нэг хэсэг дугуй хар зогсноо сүулдэ таньсан. Агаатайгаа уулзаад хэд хоног чөөржгүйсэн. Алга болсноос нь хойш байнга л ярьдаг байсан. Хүү маань ч хэд хоног нам унтлаа. Босч хоолоо идчихээд л эргээд унтаад өгнө. Ёстой нэг сайхан амрах шиг болсон. Одоо хөдөө наг захында их сайхан байгаа юм шиг байна лээ. Ахында амьдрын гэдэл байгаа цэрэгт явна л гин. Хүүтэйгээ 2 хоног уцаар яриад сэтгэл сайхан болчихдаг юм. Миний хүү чинь 2 дугаар анги төгсөөд сургуульд суугаагүй болохоор бичиг үсэг муу талдаа. Тэгэхээр цааш та мал бараадуулж таарна. Манай хүний ээж одоо өөр хангаад байдаг. Алга болсон гэвэл санаан зовч байх гэд хэлээгүй хүнд өргүүлсэн гэд хэлчихсэн. Харин сая утсан чинь хачин их баярлаж байна лээ. Хүмүн эргээд ирсэнд би бурхандаа талархаж байна.